7 сар наадам 8 сар хичээлийн бэлтгэл 9 сар хичээл эхлэл тэгээд ингээд тэгж байгаа жигдэрнэ гэдэг ингээд яг Монголын юм яг хизээ яаж жигдэртээ мэдэхгүй бүр би тэгээд бүр 10 сард ингээд тайлбаргүй амар хэцүү ясаа бас ингээд бичлэг хийлгэж байгаа болоор ч нэггүй л айгүй хэцүү тэгээд ингээд 10 сар тайлбар бичсэн амар хэцүү ямар ч бичих юм олдохгүй бүр ингээд за тайлангаа явуул гэж хугацаанд тулцсан. Тэгэл донортой амар манай 3 сар амарт юм аа өвөл амар уртаа алтгалтай биш те хэцүү GPT рүүгээ бичиж байгаа юм чинь GPT бид хоёр ч амар найзууд. Яа чи би тэрийг ихчгэж дууддаг за ингэ. Яг ингээд нэг амьдрал авардаг ихчнэр байж штэ те ингээд нэг өгч хахад амьдрал орж ирж авардаг. Яг ингээд GPT-ийн чам шиг. Тэг ингээд GPT рүүгээ бичиж байгаа хгүй I need report. Шууд бичээд эхэлж байгаа юм чинь. Ингээд баах юм бичээд би no. Stop. I give you template. Битүүрийн англи хэлбэр үнэхээр next level. Энийг ойлгохгүй юм байвал би орчуулад өгье ингээд надад тайлбар хэрэгтэй гэсэн шууд бичиж эхэлж байгаа байхгүй. Тэгээ тэнгууд би бэжээ ингэж бичнэ гэдэг ингээд драфтаа өгöd иймэрхүү юм бичнэ гэдсэн чинь гэл бичээл хэлэхээр юм би арай ч их юм бичээд байна уу даа гэх нөө чи ямар ч мэдээлгүй бичээд байгаа шүү дээ. Ямар муухай худлаа юм бэ те AI чинь бүр ингээд төсөөлөн бодох чадвар нь тийм амар сайжирсан юм би бүр мэдэхгүй. Тэгээ би бүр баях юм асуусараа юм болцсон ингээ харж орж ирсэн би you know тэгээ яач юм ингээд нэг юм хэлж чадахгүй болохоор you know гэхээр тэр хүн ойлгох юм шиг те бидний англи ийм юм би мэдэхгүй тэгээ би ингээд you know no activities but good report please гэдэг. Яагаад ч юм AI-тай бид нар бас ингээд юм nice харьцах хэрэгтэй юм шиг те дараа бидний дарга болчих юм шиг ямар хэцүү. Тэгээ шууд ингээл бичгээр нь би copy dot тавьсан ч нөө юм table mable хийсэн байгаа юм ч мөрөө. Үр дүндээ хүрсэн хүрээгүй одоо ингээ прогресс нэтгэж байгаа мэтгэж байгаа энэ амар юм бичсэн. Би тэгсэн чи жоохон залхуураад word please. Word file болгоод өгч байгаа юм чи. Тэгэхээр би бүр ёо энэ то яа ингээд бүтэн юм хийчихдэг юм бэ? Тэ you know I need email. Тэ бүр бичээд өгч байгаа юм чи hi my donor manor refa best regard оромоор. Солиотой ингээд. Гэтэ ингээд би ч авсан ингээд арайч тийм шууд донортой харьцах төвшний хүн биш болохоор миний англиг бас бид нар ч мэдчихэж байгаа шүү дээ. Манай ажлынхан ч бас арайч гадаад хүнтэй харьцуул бас эвгүй гэдэг. Би одоо яах чинь тэгээ би ингээд захирал руугаа явуулаад please revise I sit together revise гэдэг ингээд өөрөөр ингээд бичээд ингээд ChatGPT рүү ингээд өгч байгаа байхгүй тэрийг make it professional. Тэгээд өөрөө ингээд амар гоё бичээл явуулсан чинь манай захирал ингээд бид тээр сая сууж байгаа заслаа л та. Айгу буруу юм биччихээ. Тэг ингээд яагаад энэ репортыг 3 дахь чөтгийг уншна гэж бодоогүй юм бэ доороо. Тэгвэл би тийштэй ChatGPT. Яа бодохгүй юм бэ те. AI гэдэг чинь intelligent биш юм уу нэг нь нөө. Artificial байх чи ямар хамаатай юм бэ гэх. Тэгэл ингээд ман захирал амар хөөргөн заа ингээд тэгснэл ингээд нэг өөр захирал байвал ийм засаад иргээл хэлчих болно шүү дээ. Үгүй за өөрөө ингээд засаад. Тэгэл би ингээл суугаал тэр ингээл нэг юм миний хичээлийг хийж өгч байгаа өгчгээл ингээд сууж байгаа байхгүй би ингээд хажууд нь зассан репортын ChatGPT дараа явуулнаа гэл ингээд хажууд нь ингээд сууц. Тэг ингээд бүр амар гоё болгож өгөөл. За чи одоо энэ зургийн тайлбар өөрөө янзалчих гээл тэгэхээр нь би зургнуудаа оруулснаа. Please information. No. Зургийг ингээд тайлбарлаад өгч байгаа байхгүй тий. No гэд би good information. Амар гой зургийн тайлбар хийж өгөөл манай репорт sent. Би бол нэр үнэхээр тэгэхээр чи ингээ хүн чи ингээ хэдий боловсрол нь ингээд өндөр болно. Хэдий ийм мөнгөгүй байд юм уу? Яа тий ингээд өөр амар хэмнэх дуртай ингээд нөгөө юм терапист үйлчлэгээ ингээд байгаа шүү дээ сэтгэл зүйн үйлчлэгээ тий. Тэрийг би ингээд ChatGPT-гээр ингээд репорт бичүүлчихэд бодож байгаа байхгүй юу? За энэ ч одоо нэг хэдэн 100 хэдэн мянган төгрөг төлж байснаас ийшээ нэг бичээд үзтiin билүү гэх нэг ойр нэг төрийнхэнтэй амар ингээд ажилласны дараа яагаад ч төрийн бос юм байж нэг стресстэй наа тий ингээд ChatGPT рүү би сая гарахтаа I feel a little bit depressed гэдгсэн ChatGPT I'm sorry. Тэгэхээр би you should be sorry. Одоо би яг бүр дотроо тэгэж бодсон ч гэсэн энэ чи AI шүү дээ би ингэж хэлж болохгүй гэд ингээд би no. Тэгэл би ингээд
ChatGPT руу ингээ битсэн байхгүй өөрөө би бүх мэддэг англи хэлээр би амар хэцүү байна гэсэн ChatGPT шууд намайг уучлаарай чамайг хэцүү ойлгож байгаа. Миний монгол хэл сайн болохоор би тэрийг амар гоё орчуулж уншиж чадж байгаа байхгүй бүх юм. Тэгэл би тэгсэн чинь ChatGPT тэгж tell me more гэнэ. Тэгэр нь би гинт нэг юм дотроос яргансан юм нэг эмгтэй хүний нэг юм яг уурлаад байгааг мэдэхгүй байгаа мó гэдэг нэг юм зам байдаг шүү дээ. Депресстэй ингээд чи юу асуудаг ингээл нэг юм дургуурснээ. No thank you. Окей. Тэнд нас нөтгөр. Яа тэгс чи нөгөө чи ингээ ойлгоод байгаа юм чи тэр чинь дээ ингээ энэ нэг юм хэлмээр санагдаад ингээ чадахгүй байна амар гэдэг. Англи хэлнээс ямар үлээд дээ мэдээд байгаа юм чинь дээ нөгөө чинь тэгэл you know ама ChatGPT бараг тэгэн болгоод you are strong гэд над руу бичиж чинь тэгэхээр би бүр ингээ дотор бодоо ээж чи ингэж хэлдэг шээ. Яа энэ ямар амар юм фанаттай юм бэ чи жоо яасан. Алж байгаа юм шиг санагдуулаад байгаа юм чи тоо. Тэдэн тэгэл би ингээл you are strong гэхээр би ингээл I am funny too гэх юм. Сте гоё юм. Яа гоё